За энд нэг sunk cost fallacy гэдэг ойлголт байгаа юм тий. За sunk cost fallacy гэхээр ямар нэгэн зүйл хүмүүс өөрсдийн цаг хугацаа, энерги, мөнгө ч юм уу тий хөрөнгөө зарцуулсан. Тэгээд тэр зүйл нь ашиггүй гарцсан. Тэгэхээр тэр аль хэдийн цаг хугацаа, энерги, мөнгөө ч юм уу хөрөнгөө ингээд нэг капиталаа зарцуулсан учраас тэр зүйлээсээ ингээд нэг салж чадахгүй ингээд орхиж чадахгүй байгаа гэж ойлгох гэдэг юм тийм. Тэрийг нэрлээд байгаа гэж ойлгох. Аль хэдийн тэр зүйл нь өөрт нь ашиггүй гэдэг нь ч юм уу тодорхой болцсон ч юм уу ашиггүй байгаад хахад тэр нэг илүү нэмж аль хэдийн хөрөнгөө зарцуулсан учраас тэндээсээ салж чадахгүй байна гэдэг ойлголт байгаа юм л. За энд нэг жишээ байгаа юм тийм. Нэг юуны Concorde гэдэг онгоц. За энэ Concorde гэдэг онгоц өөрөө 2000 онд хийгдчихсэн юм дээ. Нэг 1990 онд ч юм уу нэг хийгдчихсэн. Англи, Франц хоёрын улсаас хамтраад энэ Concorde гэдэг онгоцны төслийг хийгээд асар их хэмжээний хөрөнгө оруулсан. Гэхдээ энэ онгоц нь өөрөө яг ашигтай гараагүй байгаа байхгүй. Энэ онгоцоор одоо юу гэдэг нь те уул нь хурдан хүмүүсийг тээвэрлэдэг. Гэхдээ асар өндөр үнээр тээвэрлэдэг. Тэгээд зорчигчд нь одоо юу гэдэг бага хэмжээний зорчигчтай. Тэгээд ашиг хийдэггүй гэсэн ойлгох гэдэг. За ашиг хийдэггүй ч гэсэн Франц, Англи хоёр ч асар хэмжээний хөрөнгө оруулсан учраас энэ төслөө зогсоож чадахгүй гэдэг юм тийм. Зогсоож чадахгүй учраас ингээл үргэлжлээл яваад байдаг. Дахиж нэмж хөрөнгө оруулаад, шатаал дахиж нэмж хөрөнгө оруулаад яагаад энэ нэг онгоцны төслөө зогсоож чадахгүй гэдэг юм гэхээр аль хэдийн асар хэмжээний хөрөнгө оруулсан учраас тэр нэг юугаа тавиул одоо юу гэдэг нь те шатаж алдагдлаа хүлээгээ шатаж чадахгүй байна л гэдэг ойлголт байгаа юм. За яг энэтэй ижилхэн бид нэг арилжаан дээр ороод ирэхээр биднэрт нэг юм юу харагдаад байгаа юм те паттернууд харагдаад байна. За ямархуу төрлийн паттерн ах гэхээр ашигтай гардаггүй байгаа юм те. За ашигтай гардаггүй гэхдээ яг уу гэхээр ашигтай гарахгүй ч гэсэн аль хэдийн юу гэдэг нь те арилжаанд асар хэмжээний цаг хугацааг зарцуулсан. За цаг хугацаанаас гадна энергийн зарцуулагдсан байна. Санаа зовсон гэсэн ч юм уу те. За дээрэс нь асар хэмжээний өөрөөс нь мөнгө гарсан байгаа. Капитал гарсан байгаа. За эднэр гараад өнгөрцөн. За гараад өнгөрцөн учраас аль хэдийн эднэр байхгүй болцсон гэж ойлгох гэдэг. Гэхдээ ашигтай гардаггүй. За ашигтай гарахгүй тэгээд орхиж чадахгүй. За орхичгаар яачих гээд байгаа юм гэхээр энэ дэмий хоосон болчих гээд байгаа учраас яг уу гэхээр дахиад үргэлжлүүлээд нэг юу гэдэг те цалин буухаар ч юм уу нэг юм юу буухаар нэг брокер руугаа нэмж хөрөнгө оруулаад тэгээд дахиад шатаад дахиад бүр ингээд доошоогоо бүр ингээд нэг еврогоо яваад байдаг л гэж ойлгох гээд байгаа юм л да. Ашиггүй байдал руугаа яваад байдаг. Тэгээд цаг хугацаа нэг мэдхээр ингээд 7-8 жил ч юм уу өнгөрцөн байгаад. Ихэнх хүмүүсийг юу гэдэг зөндөө хүмүүс байгаад байгаа юм те цаг хугацаа нь хангалттай зарцуулагдсан те 7-8 жил зарцуулсан. Тэгсэн мөртлөө яг арилжаа хийдэг юм хөр арилжаа хийдэггүй юм шиг те яг мэддэггүй юм хөр мэддэг юм шиг асар хэмжээний мэдлэг одоо юу гэдэг те сургалтанд мөнгө төгрөг одоо цаг хугацаа юунуудаа зарцуулсан тэгээ ашигтай гардаггүй. Тэгэхээр үргэлжлүүлээд яг яахаа мэдхээ зогс болох юм уу эсвэл бол үргэлжлүүлээд ашигтай гарыг. За ашигтай гарыг гэхээр яаж гарах нэг юугаа бас арга замаа олохгүй ч байгаа юм шиг. Тэгээд нэг хоёрын хооронд дундаа гацсан. Тэгээд нэг хаяа нэг цалин буухаар нэг брокертаа нэг хандив өгч нэг уулан дээр дахиад өргөдөг шиг л одоо нэг сар болгоно нэг брокертаа нэг хандив өргөдөг нэг тим ажилтай л болцсон л. Тим нөхцөл ажиглагдж байгаа гэж ойлгох гэдэг юм тийм. За яг энэ дээр sunk cost fallacy гэдэг тодорхойлолтоор гарсан шиг байгаа. За өөрөөр бол юу гэдэг те зарим хүмүүс ингээд нэг relationship дээр хосууд байж байгаа асар хэмжээний цаг хугацаагаа нөгөө хүндээ зарцуулсан тэрийг юу гэдэг юм болцохоор ингээд харин цаг хугацаа санагдаад байдаг ч гэдэг ч юм уу. За энэтэй яг төстэй л ойлголт болж таарах гэдэг тийм. За энэ дээр болохоор уул нь болвол нэгэд явах тэгэхээр нэг эхэлж байгаа хүмүүст ч юм уу. За нэгэн тэр 8-9 жил ч юм уу нэг хэдэн жил зарцуулсан хүмүүс бол дүүрсээ аль хэдийн болоод өнгөрцөн учраас нэг бол хайж болно те. Энд чинь чөлөөтэй нэг хобби болгоод бас явах нь цаашиж ийм хоббиж гэж юу байх вэ? Тэрний оронд одоо жим юм байна. Нэг арай нэг биеийн тамирлаг хобби байсан дээр байлгуудын ч тоо те. Өөрт нь ямар ч ашиггүй ийм хобби байлгаж байгаа. За нэг бол нэг эхэндээ суухтаа яг нэг сайн суучих хэрэгтэй юм шиг байна. Нэг дунд нь архилгүйгээр нэг 3-аас тэ 4 жил ч юм уу. Яг юу гэдэг. Заавал энэ чи өдөр болгон суугаад шаардлага бол байхгүй шүү дээ. Тэгэхээр оройны би
би бол зөвхөн Нью-Йоркаар арилжаа хийдэг гэдэг. Тэгэхээр Нью-Йоркаар арилжаа хийдэг учраас өдөр нэг юм юу болж байна. Тэгээ Аз дээр юу болсон ч юм уу эсвэл бол Лондон дээр юу болж байна гэдэг надад нэг хамаа авахгүй би нэг чарт хараад байдаг ч үгүй гэж ойлгох гэдэг тийм. За яг тэрэн шиг нэг ажилдаа явдгаараа яваад хийдгээ хийгээд юугаа үргэлжлүүлээд амьдралаа үргэлжлүүлээд гэхдээ Нью-Йоркийн цаг дээр ирээд арилжааг хийгээд байж болно. Тэгэхээр орой нэг усраа нэг цаг ч юм уу 2 цаг ч юм уу зарцуулаад арилжаа хийж болно. Эсвэл бол swing арилжаа хийдэг ч юм уу. За бас нэг ойлголт нь demo дээр арилжаа хийх хэрэгтэй болж таарах гэдэг юм тийм. За demo дээр хийхгүйгээр жинхэнэ мөнгөөрөө чаддгийн юм шиг тийм. За үнэхээр чаддгийн юм шиг ороод ирчихээр ямар ч тийм skill set нь skill байхгүй жиж өөрийгөө чадна гэж итгээд найдаад хоосон найдвар тавиад орцсон. Тэгээд хоосон найдвар тавиад орцсон юм чинь тэрнгээрээ одоо юу гэдэг нь те хоосон найдвар бол явж байгаа учраас тэр мэдээж ашиг хийхгүй учраас тэгээд нэг юм дэмий хоосон мөнгө зарцуулсан болж таарах гэдэг. За ийшээ нэгэд чиний мөнгө чинь капитал чинь ийшээгээ ороод эхэлсэн болов чи эндээс болоход айгүй хэцүү. Ягаад гэвэл тэр мөнгөө буцааж авахын юмсандаа гэдэг хүсэлтэд ороодоод тэрийг авч чадахгүй тийм аль хэдийн явцсан мөнгө байгаа тийм. Гэхдээ араас нь хөөцөлтөд тэрийг авчих юм бол бодчих юмсандаа гэдэг нэг тийм. Тэгэхээр тэр нэг тийм зүйл байхгүй байгаа шүү дээ. Авчих юмсандаа авчвал болчихно. Үгүй тийм чамд энийг буцаагаад авах чадвар байх юм бол юу гэдэг. Чи заавал болох шаардлага байхгүй болчиход шүү дээ. Чамд тийм чадвар байгаа юм чи мөнгө хийж болж байгаа юм чинь цаашаа үргэлжлүүлээд явах боломжтой болж таарах гэдэг тийм. За ингэнгүүт демо дээр хийхгүй болохоор юу болоод байгаа юм гэхээр за нэг жишээлбэл юун дээр хараад байгаа тийм нэг за зарим хүмүүсийн юу байж болох гэдэг юм. Жишээлбэл фандын данс байгаа юм тийм. За нэг данс авцсан тэгээд шатцсан, хоёр данс авцсан, шатцсан. Ингэж явсаар байгаад нөгөөх нь хэдэн данс болцсон яг сүүлдээ 20 30 40 данс болцсон тийм. 20 30 40 данс шатцсан. Тэгсэн мөртлөө найдвар байгаад юм тийм. За гэхдээ энэ хоосон найдвар байгаа. Тэр найдвар нь юу гэж өөрт нь итгүүлээд байна гэхээр яг л дараачийн дансан дээр тэнцчиндээ яг л дараачийн данс тэнцгээд байгаа юм шиг санагдаж байна даа ч юм уу те. Эсвэл бол юу гэдэг брокер дээр мөнгө хийгээд арилж ийц. Яг л энэ дээр л яг л энэ ингэж явах гэж байгаа юм шиг надад санагдаж байна. Тэгээд тэр нэг найдвар байгаа даа. Гэхдээ тэр зүгээр л хоосон найдвар байна. Тэр хоосон найдвар дээр итгээд энэ анхны 20 30 40 данс шатсан цаашаага үргэлжлүүлээд 50 60 70 гэж шатах нь мэдэгдэхгүй. Угаасаа баг тодорхой байгаа. Энэ донд юу ч ямар ч чадвар ч юм уу эсвэл бол нэг юм тийм сетап ямар нэгэн зүйл хөгжсөн зүйл байхгүй. Өмнөх шатаасан дансаас ойлгосон зүйл байхгүй, суралцсан зүйл байхгүй. Эндээс засагдсан алдаа байхгүй гэдэг. Тэгэхээр энэ угаасаа үргэлжлүүлээд цаашаага 40 50 60 70 80 гэдээ явна. Тэр хоосон итгэл дээрээ тулгуурлаж явах юм бол нэг өдөр зогсоод өөрөөсөө чи асуух хэрэгтэй юм шиг байна. Үнэхээр цаашаа үргэлжлүүлэх үү яах вэ? За үнэхээр цаашаа үргэлжлүүлнэ гэх юм бол юу гэдэг нь тэр хоосон найдвар гэдэг зүйлээ төр зогсоогоод хараад энэ үнэхээр надад чадвар байгаа мó байхгүй юм. Байхгүй бол чи хөгжүүлж болох уу гэдэг нь хөгжүүлээд ямар чадвар хөгжүүлэх ёстой юм. Юу дутаад байгаа. Яагаад энэ данснууд шатцсан гэдэг зүйлүүдээс судалж үзээд за ийм зүйлээс би болоод шатцсан учраас гэж бодож байгаа учраас энийгээ засаад тэгээд үргэлжлүүлээд энэ дээр арилжаа хийх юм бол энэ дээр баг багаар өөрчлөлтүүд орж эхлэх гэдэг юм гэж ойлгох юм. За ямар нэгэн зүйл ямар ч зүйл өөрчлөгдөөгүй бол яг л хуучин зүйл явдгаар явна. Чи тэгэхээр дансаа шатаана л гэсэн 30 40 удаа шатаацсан хүн 41 дахь удаага юу гэдэг азар нэг данс тэнцэж магадгүй бах. Тэгээд гэхдээ 42 дахь гэж байхгүй л гэх гэдэг тийм 43 дахь гэж байхгүй 44 дахь нь шатаа гэх гэдэг. За энэ дунд бас нэг хоосон найдвар төрүүлээд байгаа юм. Ингиж нэг олон данс аваад явж байгаа учраас дунд нь нэг азан таарад тэр дунд нь мэдээж нэг арилжааны нэг уюу таарна. Тэр үе дээр нь ашиг хийцэн тэгээд тэрнгээрээ нэг юм уу хоёр арилж байгаагаар ч юм уу гурван арилж байгаагаар дансаа тэнцвүүлсэн. Тэгээд тэнцвүүлчихээр яах вэ гэхээр энэ дээр найдвар авчиж байгаа. Бас нэг хоосон найдвар авчиж байгаа. Би тэнцвүүлж байсан гэдэг найдвар авчиж байгаа. Тэгээд асууж байгаа. За чи хэдэн данс тэнцвүүлсэн? За нэг данс тэнцвүүлсэн. Хоёр данс тэнцвүүлсэн. Гэхдээ хэдэн данс шатаасан юм? 40 данс шатаасан. За тэгвэл 40 данс шатаасан бол 2 данс тэнцсэн бол энэ өөрөө чамд чадвар байна уу байхгүй юу гэдэг дүгнэлтийг чи өөрөө хийх боломжтой л гэд гаргаад өгч байгаа. Тэгээд нэг 2 данс нь азар юу гэдэг
тэнцсэн учраас дахиж хийгдэх боломжгүй. Гэхдээ би урд нь тэнцвүүлж исэн гэдэг найдвар нь өөрөө цаашаа үргэлжлүүлээ дахиад тэнцчих юм шиг санагдуулаад ингээд урагшлуулаад явуулаад байна гэж хараад байна тийм. За тэгэхээр ер нь нэг зогсоогоод өөрийгөө зогсоогоод нэг тэнцсэн дансуудаа бас харах хэрэгтэй юм шиг байна. Энэ яг нэг арилжаа, хоёр арилжаа, гурван арилжаагаар тэнцсэн. Гурван арилжаагаар бол тэр азар тэнцсэн гэсэн үг. Мэдээж 100 арилжаа хийгээд чи тэнцүүлсэн бол би чамайг аз гэж хэлэхгүй. Энэ бол чадвараараа чи тэнцүүлсэн болж тарах гэдэг. За их нь бол нэг 3-аас 4 арилжаагаар ч юм уу. Нэг эсвэл бол нэг арилжаа нэг амар олон алдагтай явж байгаад нэг арилжаа нэг азан тараад нэг цөм мөнгө хийцэн тэгээ тэрнгээрээ тэнцсэн. За тэнцэн гэдэг ойлголтыг бас нөгөө талдаа ингэж хүлээж авах хэрэгтэй юм шиг. Тэнцчих юмсан гэж явсаар байгаад нөгөө талдаа эсвэл бол юу гэдэг нь брокертэй 1 2 3 удаа дарааллаад ч юм уу эсвэл бол нэг ашиг автсан. Гэхдээ нөгөө талдаа тэнцчих юмсан гэд тэнцээ дараа нь яах юм гэдэг асуулт. Тэнцээ дахиад наа чин 2 дугаар шат руу орно, 2 дугаар шатнд дуусаа тэнцчлээ. Дахиад юуны данс авлаа. Тэгээд одоо яах юм? За мөнгө татчихлаа. Тэгээд яах юм? Тэгээд цаашаа яах юм? Арилжаа гэдэг зүйл өөрөө хизээч дуустдаггүй зүйл гэж хэлээд байгаа юм. За арилжаа гэдэг зүйл покероос нь ялгаатай зүйл байгаа. За покер гэдэг зүйл өөрөө дуустдаг байгаа. Би нэг одоо юу гэдэг юун дээр суух юм бол нэг ширээн дээр суух юм бол ч юм уу те нөгөө ширээний тоглолт нь явсаар байгаа дуустдаг байгаа. Дахиад би мөнгөө цэнэглэж орж ирэх хүртэл нь ч дуусчихж байгаа гэж ойлгодог. За арилжааны нэг онцлог болохоор арилжаа хизээч дуустдаггүй, хизээч эхэлдэггүй гэж ойлгодог. За эхэлдэггүй, дуустдаггүй учраас яг уу гэхээр энэ мөнхийн үржил. Намайг 10 би ч одоо нийт арилжаа гэдэг 12 жил болсон. Тэгэхээр 12 жилийн өмнө арилжаа явж ил байсан, одоо хүртэл явж ил байна. Ирээдүйн намайг ухчих явж ил байх уу, хөдөлж ил байх уу. Тэгээд нэг эзэж дуусахгүй гэдэг ойлголт. За дуусахгүй учраас энэ өөрөө чи өөрөө энэ дээр тодорхойлт хийх хэрэгтэй болж таарах гэдэг тийм. Хизээ эхлэх үү, хизээ дуусах уу гэдэг тодорхойлтыг чи хийхгүй болвол арилжаа энийг чиний өмнөөс хийж өгөхгүй. Би энд нэг арилжаа нэгээд энийг 50 жил барьж болно. За би тэгэхээр Warren Buffett биш учраас би нэг 50 жил ч юм уу бариадах шаардлага байхгүй юм тийм. Би ч хөрөнгө оруулагч биш учраас чи хизээ орох уу, хизээ гарах уу гэдэг тодорхойлтуудаа хийхгүй бол тэрийг арилжаа бол хийхгүй. Арилжаа чиний арилжааг дуусгахгүй гэсэн. Энэ мөнхийн яваалаа би энд орцсон бол нөгөөдхөн дээш яваал байвал 20 30 жил барайл байвал дээш яваал байвал барайл гэж ойлгох гэдэг юм тийм. За энэ арилжааны өөрийнх нь онцлог байгаа. Хизээч дуустдаггүй гэдэг. За хизээч дуустдаггүй гэдэг зүйл дээр хүн ороод ирсэн учраас одоо юу гэдэг нь no end гэх гээд шүү дээ. Хизээч дуустдаггүй зүйл дээр хүн ороод ирсэн учраас энэ дээр асуух гэдэг. Яг л одоо гэдэг зүйлийг дахиж нэг бодож үзэх хэрэгтэй болж таарах гэдэг л та. Яг одоо дансаа тэнцвүүлчих юм бол яг одоо энэ одоо юу гэдэг нь ингэчих юм бол яг энэ арилжаагаар л онцох юм бол нэг арилжаан дээр айгүй найдвар тавьсан те. Нэг арилжаагаар л онцох юм бол чам нэг арилжааны хэрэг байхгүй гэдэг. Энд хизээч дуусахгүй тоглоом хизээч дуусахгүй зүйл дотор явж байгаа гэдгийг хүн ойлгочих юм бол нэг арилжаа нэг тийм чухал биш байгаа даа. Энд чи цаашаа хэдэн мянган арилжаа хийгдэж болох газар хизээч дуусахгүй, төгсөхгүй, эхлэхгүй. Энэ одоо хизээ эхэлсэн юм бүү мэд. 200 жилийн өмнө эхэлсэн гэсэн. 200 жилийн өмнө эхлээд одоо хүртэл явж л байгаа. 200 жилийн дараа ч гэсэн магадгүй хөдөлж л байх уу, тэ. За тэгэхээр энэ нэг юм нэг удаагийн найдвар тэнцвүүлчин гэсэн найдвар одоо юу гэдэг те. Тэр нэг юу гэдэг хоосон найдваруудаа нэг эргэж харах хэрэгтэй юм. Өөр дээрээ бичээд өөртөө суугаад би яагаад энэ одоо юу гэдэг те арилжаа гэдэг зүйл төр хоосон найдвараар орж иж гэнэ үү? Эсвэл бол жинхнээсээ надад чадвар байгаад байгаа юм. За жинхнээсээ чадвар байгаа гэж харагдуулаад байгаа зүйл нь энд нөгөө нэг хоёр дээшээ доошоо гэсэн хоёр зүгтэл явж байгаа учраас юу гэдэг хийж ашиг хийж болно. Би дээшээ дарчихаар энэ ашиг хийж болоод энэ доошоо дарчихаар энэ скол ашиг хийж болоод энэ би ашиг хийхээр надад чадвар байгаа юм байна гэж итгэл төрүүлээд байгаа учраас тий. За өөрөөр бол нэг чадвар гэдэг чинь арилжааны чадвар гэдгийг яг энэ дээр юу гэж тодорхойлох юм гэдгийг чи өөрөө тодорхойлоод эндээс харах хэрэгтэй болж тарах юм л. Тэгээд эндээсээ уул нь харсан бол одоо юу гэдэг нь энэ дээшээ явж байгаа доошоо явж байгаа. Энэ би нэг азар хийцэн арилжаа надад чадвар байгаа гэсэн үг огт биш байгаа гэж тайлбарлах гэдэг. За чадвар байгаа юу байхгүй юу гэдэг дээр арилжаан дээр тодорхойлоход айгүй хийцэн. Нэг арилжаанд хийцэн чинь нөгөөх нь онцсон надад айгүй гоё таалагдсан одоо юу гэдэг нь мэдрэгдсэн. Тэгээд би өөрийгөө чадвартай гэж бодсон. Гэхдээ чадвар гэдэг зүйлийг удаан хугацаанд сууж иж дахин хийж иж суудаг зүйл болохоос биш гинтийн орж ирээд нэг азар ганц хоёр канав дараад нөгөөт нь ашиг хийчихээр ашиг хийснийг
чадвар гэж тодорхойлдог л байгаа даа л гэж хэлэх гээд байгаа юм тий арилжаанаар. Тэгэхээр нэг чадвар гэдэг зүйл нь өөрөө юу гэдэг тий нэг арилжааг олон дахин давтах чадамжтай, алдагдлаа хүлээн зөвшөөрөх чадамжтай, мөнгөний дүрмээ тааруулах чадамжтай, сэтгэл зүйн одоо гэдэг сэтгэл хөдлөлийн тэр орж ирж байгаа мэдрэмжүүдээ интегрейт хийх ч юм уу те мэдэрч суугаад тайван байх тийм чадвартай ч юм. Ер нь бол нэг зүйлийг олон дахин хийх чадвартай л гэж ойлгодог. Тэр өөрөө хамгийн чухал чадрууд нь мөнгөний дүрмээ бариад ч юм уу те. Тэгээ журнал хөдөлтөгч гэдэг ч юм уу. Тэр чадрууд нь өөрөө байхгүй байгаад юу гэдэг. Тэнгууд хүн өөрөөсөө нэг хоосон найдвараас асуух хэрэгтэй юм шиг. Энэ үнэхээр би хоосон найдвар тавиад зүгээр ямар чадваргүй гамблда дэшээ доошоо дараад байна уу? Эсвэл болвол надад чадвар байгаад чадвар байсан бол чи тасралтгүй мөнгө хийх гэдэг шүү дээ. Тэгэхээр энэ чи тодорхойлуулж таарах гэдэг л. Тэгэхээр энэ хоосон найдар гэдэг зүйлээс бас нэлээд болгоомжилж явахгүй болвол энэ найдвар дээр юу гэдэг ямар нэгэн чадваргүйгээр шууд орж ирэнгуутаа юу гэдэг амар их хэмжээний мөнгөөр цэнэглээд ороод ирсэн гэдэг чинь өөрийгөө чадвартай гэж бодсон учраас итгэсэн учраас орж ирсэн болж сарах гэдэг юм л. Тэгэхээр тэр өөрөө зүгээр хоосон найдвар дээр би өөрийгөө чадвартай гэж итгэнгуутаа юу ч мэдэхгүй байж энэ дээр баахан их хэмжээний мөнгө цэнэглээд ороод ирсэн л гэж ойлгодог. Одоо юу гэдэг те би нэг юм уралдааны машин барьж мэдэхгүй байж формула нэгт орноо л гэдээ яваад идэг л тэрнтэй л ижилхэн л болж таарах гэдэг л гэж ойлгодог.